Цалин бодолтод альва сутгал авлага тооцох нь түгээмэл байдаг. Жишээ нь хоол унааны гар утасны төлбөр эсвэл ажилчдад урьдчилж олгосон авлагаа цалин бодох үед суутгаж авдаг. Суутгал хийхдээ шууд цалин бодох үед гараас эсвэл урьдчилж үүсгэсэн авлагын үлдэгдлийг татах байдлаар оруулж болно. Жишээ нь гар утасны суутгалыг гараас эсвэл цалингийн загварт тогтмол утга оруулж болно. Харин авлагын үлдэглийг татахдаа үйлдэл тооцооны үлдэгдэл татах цонхоор данс болон цалингийн үзүүлэлтээ сунгаж татаарай. Авлага суутгал хийснээр цалингийн журналд цалингийн өглөг болон тухайн ажилтнаас авах авлага буурсан бичлэг хийгдэнэ. Танд амжилт хүсье.